Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг айдсыг аюул учруулж болзошгүй үйл явдал эсвэл ямар нэг объектд үзүүлэх оновчтой хариу үйлдэл гэж тодорхойлдог. Жишээлбэл айдас таныг хүчтэй шуурганы үед нуугдах эсвэл аюултай амьтнаас зүгтах зан үйлийг тань өдөөж байдаг. Харин фобиа нь тодорхой эсвэл ерөнхий үйл явдал болон эд зүйлээс үүдэлтэй үндэслэлгүй айдас юм. Жишээлбэл та галаас айдаг гэж үзвэл гал түлэгдэж гэмтгээс айж байгаа учраас үндэслэлтэй тодорхой болж байгаа юм. Түүнчлэн харанхуугаас айдаг бол харанхууд ямар нэгэн аюулт хүчин зүйл байж магадгүй учраас өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр болохоор бас л үндэслэлтэй ойлгомжтой юм. Харин элдв шавж амьтдаас гадна бүр ширээ сандал хөвөн халбах сирэний сайх үзэгдэл нь учрыг нь тайлж ойлгоход хэцүү бөгөөд тухайн зүйлтэй холбоотой өмнө болж байсан сэтгэл зүйд нөлөөлөх айдсыг фобиа гэж ялгана. Гэвч зарим үед өмнө тухайн зүйлтэй ямар ч холбоотой айдсгүй юм мөртлөө тэр нь фобиа болох тохиолдол ч бий. Мэдээж фобиа нь хувийн амьдрал, ажил, хэрэг, нийгмийн харилцаанд сүргээр нөлөөлөх талтай. Фобиа дэлхийн хамгийн түгээмэл сэтгэл зүйн эмгэг гэж хэлэгддэг бөгөөд зарим хүмүүсийн фобиа нэгнтэйгээ адилхан байх нь элбэг. Харин зарим фоби нь маш ховор бөгөөд бид байдаг эсэхийг ч мэддэггүй. Тэгвэл хамгийн ховор фобиа буюу айдсын эмгэгүүдийг танилцуулъя. Нэгдүгээрт аллодоксофобиа. Энэхүү фобиа нь тухайн хүн бусад хүмүүсийн үзэл бодлоос айх эмгэг юм. Энэ эмгэг нь мэтгэлцэн, хилэлцээр хэрүүлтийн шууд холбогддог бөгөөд тохоо үйл явцын үед сандарч тухгүй байдлыг маш ихээр мэдэрдэг. Энэ айцаар шаналдаг хүмүүс бусдын үзэл бодол яриаг сонсож чаддаггүй ба сургууль, ажил, гэр бүлийн орчинд бусдтай харилцаа холбоодох тохиод саадуулдаг. Энэ фоби нь маш ховор бөгөөд сэтгэл зүйчид үүнийг айц гэж нэрлэх хэсгээ одоо хүртэл эргэлзээр байгаа лээ. Хоёрдугаарт децидиофобиа. Энэхүү фобиа нь ямарваа нэгэн шийдвэр гаргахаас айх айдсын эмгэг юм. Ийм фобиатай хүмүүс ямарваа нэгэн зүйл дээр сонголтыг шаардлагатай болох үед сандарч байдаг. Учир нь тэд өөрсдөө шийдвэр гаргах хэмжээний сэтгэлийн хаттай гэж боддоггүй. Үүний үр дүнд тэд зоос шидэх, мухар сүсэг ашиглах, зан үйл хийх зэргээр шийдвэр гаргахыг оролддог. Гуравдугаарт номофобиа. Технологийн төвшлээс үүссэн айдсын эмгэг гэж ойлгож болно. Энэхүү фобиа нь хэн нэгэн утасгүйгээр амьдрахаас айх айдсын эмгэг юм. Шинж тэмдгүүд нь утасны цэнийг дуусгах үед сандрах, хаана тавьснаа санахгүй байх, утсаа эвдэлж гэмтэх, утсанд ирсэн мэдээлэлээ шалгахгүй байх үед маш их айцыг мэдрэх зэргээр илэрдэг. Дэлхийн хүн амын 66% энэхүү айдсын шинж тэмдгүүд илэрч байгаа бөгөөд маш цөөхөн эдэн эмнэлзүүн түвшинд яригдахаар байдаг. Мэдээж номофобиа нь ихэвчлэн 13-аас 18 насныхын түгээмэл байдаг. Дөрөвдүгээрт катастрофобиа. Та өөрийнхөө дүр төрхийг толинд харахаас айдгүй. Энэхүү айдсын эмгэг нь тухайн хүн толь болон толны тусгалаас айдаг гэсэн үг юм. Судлаачид энэхүү айдас нь магадгүй мухар сүсэг болон шашны итгэл үнэмшилтэй холбоотой гэж үздэг. Учир нь ихэнх хүмүүс толин нөгөө ертөнцтэй харилцах хаалга гэж итгэдэг ба сүнс болон чөтгөртэй харилцах хамгийн төц зам гэж үздэг. Ийм фобиатай хүмүүс толь болон тусгалыг ойлгодог бүхий л зүйлээс зайгаа барихыг хичээдэг гэсэн үг. Тавдугаарт корофобиа. Бүжиглэхээс айдаг айдсын эмгэгийг ингэж нэрлэдэг бөгөөд ийм эмгэгтэй хүмүүс бүжигтэй холбоотой үйл ажиллагаа болдог газруудаас зайлсхийдэг. Тэгэхээр клуб, бүжгийн талбай, студи, театр зэрэгс хөтлөө айдаг гэсэн үг. Бүжиглэж буй хүмүүсийн хажууд байх эсвэл зурагтаар бүжиглэж буй одуудыг харах зэрэг нь бараг л хар дарсан зүгд ээжээ. Энэхүү айдас нийгмээс айх айдас болон их хүчтэй байдалд орох дургуун хүмүүст илэрдэг. 6 дугаарт аблотофобиа. Мэдээж та өмнө бактери бохирлоос айдаг хүний талаар сонсч байсан байх. Тэгвэл энэ айдас үүний эсрэг тал нь бөгөөд угаалга цэвэрхэн байдал болон усанд орохоос айдаг айдсын эмгэг юм. Энэхүү айдас нь бага наснд илэрдэг бөгөөд бидний ихийнх нь бага багтаа усанд орох дургүй байсан шүү дээ. Тэгвэл эдгээр хүмүүсийн маш цөөхөн хувь нь том болсон ч энэ айдасаа тавьж явуулаагүй байдаг. Ийм айдастай хүмүүс арин цэврийн асуудлаас болоод маш олон төрлийн өвчнөр шаналх нь илбэг. 7 дугаарх нь анхрофобиа. Хамгийн сүүлийн фобиа нь маш ховор бөгөөд салхинаас айх айдсын эмгэг юм. Ийм айдастай хүмүүс салхитай газар байж чаддаггүй бөгөөд агаар залгих, салхин тугтахаас маш их айдаг. Түүнчлэн тэдгээр хүмүүс онгорхой хаалга болон цохноос аль болох хол байж зайс хийдэг бөгөөд агаар цэвэршүүлэгч, гар хатаагч, салхины сэнснээс хүлээ айдаг. 2009 оны судалгаанаас үзэхэд ийм айдастай хүмүүс торнадо шуурга болон агаар салхитай холбоотой байгалийн гамшигаас айдас авсан байх магадaltaй гэж үзжээ. Таныг хамгийн их гайхшуул шоконд оруулсан фобиа юу байв? Мэдээж эдгээр 7 айдсын эмгэгээс гадна маш олон ховор төрлийн айдсууд байдаг. Хэрвээ та өшөө олон ховор айдсын эмгэгүүдийн талаар мэдхийг хүсвэл лайктаарч комент хийрэй. Баяртай.